Амар мэндэ. Мэлми тунгалаг үлми бат лагшин амгалан үйлс өндөрөв. Тулааны вэртэй подкаст. Эр хүн 13 мэгтэй. Эд бүс 10 өвөр талтай. Монгол ардын зүрэг. Молон тойны эхийн ач хариулсан судар. Тэндээс нэгэн цагт Арвины хааны улсад тэнд Хиремүний баян ажгуу. Малаад гуснаа нь тэг шуул талыг бүрхэн бүлгөө. Ариун совд эрдэнсээр гэрээ дүргэн алт хийгээд элдв эрдэнсийг цогцлон ангид өөр хураан авч овоолон тавих бүлгөө. Хиремүний баян сүсэг сэтгэл тойн тул гим үгэгүйе бацаг барьж шагшаабад сахиж хэв хизээ буян дүүлийг үлдэж хидий чадснаар үйлдэн бүлгөө. Шагшаабад гаж буруу үлийг цээрлэж сэтгэлээ барих, санаа сахил, энлийг сайтар арилгах, хамаг өвчнийг амарлуулах, хүний насыг цаглашгүй болгох, ямагт бусдын тусад орох тэргүүтнийг сахих сахилга. Тийн атал гэнэт өвчин хүртэж тэндээс Хиремүний баян үхв. Тэр им хоёулын тэдний гагц хөвгүүн ажгуу Лабуг эрдэнэ. Өчүүхнээс сүсэг сэтгэл тойн тул өөрийн эцэг юугэн үгснийг үзэж үргэлж бурсан ховоргуудыг урьж буян үйлдэн үзэн эцэг юугэн ясыг ууланд барин гашуудва. Мөнхүү Лабуг эцэгтэй 3 жил гашуудан барж молон хатан ихтэй өчөв. Мөн эцэг минь амьд бүхийд мөн үгүй эд мал тоолшгүй бүлгөө. Эдүүгээ хүү санхоосон болов. Үүний тул би гадагш худалдан ашиг ярин одъё. Их минь чиний сэтгэлд ямар буй эдүүгээ зарлиг бол химэн асуун өчөв. Ихэн сонсож боолуудаа өгүүлрүүн. Эд хүн доторх мөнгөн гарга химэв. 90 гаргаваас 3,000 шинчэр мөнгөн ажгуу. Үүнийг Лабуг хувааж 3% болгов. Их минь 1% нь гэрээ тийжээ. Нөгөө хувь нь 3 эрдэнсийг хүндэл. Эцэс гутгаар хувь нь би авч ийн гадагш худалдахаар одъё химэв. Тэндээс ихэн дотроо машид баясаж тэр ачид хөвгөөндөө өгүүлхэм. Тин чи гадагш одвоос өчүүхэн сэтгэл барьж төдийхүү худалдаа ашиг олбоос өтер харж ир химэв. Эд үгсээр Лабуг ихтэй бас өчөв. Эдүүгээ би гадагш худалдахаар одмой. Их минь энэ үгийг сонс химээгээд энэ соён өгүүлвэ. Сайтар гертээ сууж мангаар үдэш сац хүж зул түлж ном унш. Сахин бацаг барьж өглөг өгөөд саар үгэгүйе бурсан хувиргуудад бимвад идэн өг. Бимвад хувиргуудад өгдөг идэ. Бимвад идэ өглөгийн идэ. Өтгсийг ихсийг хүндэл өчүүхэн богинсыг асар өдөр бүр буйныг хураа үргэлжид арвин сүсэг сэтгэлийг үүсэг. Авирт хойн заяачин дүүрвээс алдарт бурхны хутгийг олох чи асар 3 муу заяаны ангид мөр таслах чи химэв. Ихэн хөвгүүнтэй өгүүлрүүн. Эдүүгээ чи сэтгэлээ амарлуулж зорж ийм би гэртээ бацаг байран ном уншин эрхэн 3 эрдэнсийг хүндэлсв химэв. Тэр Лабуг их юугэн зарилгийг сонсож тэндээс дотроо ном буйныг үлдэн дурдаж тэдрүү дотроо хилэнцэдүүлсэх сэтгэв. Гайхамшигт сэтгэлд Лабуг ихтэй мөргөөд гарч тэрхэн хөрш ах トゥ хийгээдэд мөргөн ханилах дагалт элийн нэрт хөвгүүнийг аваад гадагш худалдахаар сая одов. Ихэн хөвгүүнээ одуулаад сац игнэгт муу сэтгэлийг үүсгэж өөрөө ийн гинж нэрт охиндоо үүр удалгүй урьж ийн химэн өгүүлв. Би гэртээ их баян буй. Бидний Лабугийн тавьсан 2,000 мөнгийг би бээр бурсан хувиргуудад өглөг хийгээд бимвод идэгээр өгөх бус буй. Гахаа, хонин, галун, нугсан хийгээд хамаг бүгдийг худалдаж ирж гагц та сайтар бордож тарган болгоод халуун амийг нядалж ир. Эцүү би. Хит бээр бурсан ховргууд үүдэнд гэнэт өглөг гуйхаар ирвээс
хэдий чадсанаар сайтар занчиж гэрийн хаалганаас гадагш болго хэмэв. Сац худалдаж ирсэн адгуусыг сааргүй өтер алав. Сэлмээр модон дүлгэн уруу уйж амттыг суулгах твшинд тусав цусыг нь. Жирийн адгуусыг хүлж мотор занчиж чихрээ дууныг өдөр бүр ис устгав. Жирхэх мэд амьдаар гидсэн хаглан зүрхэн нь авч чөтгдийн онгодыг тахив. 10 хар нүгэлт үйлсийг үлдэж ангид эцсийн заяаныг ис сэтгэв. 18 тамийн зовлонгоос исэв. Ариун хөвгүүнээ лабогийн үгийг бээр умартав. Ариун бус нүдэндээ үзэгдсэн үйлсийг үлдэж өдөр шөнө хатуужихгүй сэтгэлээр алтад дээлийг өмсөн амтад дарсыг сонгож уугаад тос тарган махий гэдэн тойн хувиргуудыг хөнглөн дутуу үгээгүй хүнийг доромжлон тус ах トゥ тэрхэн хөршлүүгээ хэрэлдээд бус хүний эдийг булаан буян цайн үлсийг үл уйлдэн богд ламаас авшгийг үл аван бурууд таалаад хүн лүүгээ амралтан явав. YouTube дээр Туулаа нэвэртэй подкаст. Молон тойны эхийн аж хариулсан судар. Таалагдж байвал сэтгэлдээ үлдээж лайк товчоо дараарай. Тэндээс лабуг сүсэг сэтгэлтийн тулд түүний 3 эрдэнэсхийгээ тэнгэр нар сахиж тэр 1,000 мөнгөн нь төдийхүү 3,000 шинчрийн ашиг олов. Өөрийн дотроо маш ихэд баясаад өргөсөн хатгсан мэт их юугэн сэтгэж үргэлжид 3 жил болов. Идүүгээ харьсуу химээгээд өдөр шөнө бэлэн эдэнийг идээд ундаасвас бээр усан уугаад унталгүй хідэн өдөр дүүлж яваад өдөрхөн газартаа хөрөв даруйд өөрийн балгаснаас 40 бээр гадна умар зүгийн өлгөд бүхэн үлэмж сүүдэр нэгэн модны доор буугаад өгүүлв илийн нэрт хөвгүүндээ. Ай чи урд одож их минь аль ямар сайныг үйлдэмүй үзэж ир. Ариугүй сайныг буян үйлдвээс энэ эдийг авч авирт гэртээ харж бурхан хийгээд их юугэн тагсав. Муу хилэн зүйлдвээс энэ эдийг манай гэрт авч үл одон магад бурсан ховргуудыг тагсав. Машид 3 эрдэнсийг хүндэлсв. Сайтрын үгийг минь ч сонс, саар үгээгүй хүнээс асууяв. Саар л үгээгүй их минь буян хилэнц хоёрын сацхууя альныг үлдэн химэв. Тэндээс илийн нэрт хөвгүүн тийм яваад гэртээ хүрвээс түүний хурч ирэхүйг нь гинж охин үзэж тэмдэгтэй молоо хатанд лабуг ирэв гэлээ. Тэндээс молон хатан өгүүлрүүн. Түүнийг бүү оруулахтун тэдрүүн хүн бүгдээр ирэхтун тэгшхүү сангийн хаалгыг нээхтун хамгаар бурхны тахил тавгийг гаргахтун хагархаяа сүмийн герт орж гагц та хүж зул сайтар түлж гайхах мэт ширээ сандал хийгээ тавихтун ари гуяа шүрж аяг тэгш тавихтун альва барсан хувиргууд ном уншин буян үлдэж ай чиний хурч ирэхийн урдхнаа одов химэн аялгуулж худлаар өгүүлэх үе химэв. Тэндээс илийг оруулаад түүнийг молон хатанд золгуулав. Тэр илий урд ирснийг асуун барж түүндээ молон хатан ийн химэн өгүүллээ. Ай чи одож бурсан хувиргуудын ангид суусан орныг үз химэв. Аваад босож илий одож үзвээс алтан ширээ сандал тавьсаар олонх аяг твш дэлгэсээр огоот хүж зулаа шатаасрыг үзэж олон бурсан хувраг сая дуусаж одсон ажгуу химэн сэтгэв. Тэндээс илий хариулаа бүгд өгүүлв. Төдийхүү бидний худалдаад отсоор тэр их бидний герт үргэлж буян үйлдэн тийм өдөр бүрийг ном уншин сууж амуу химэв. Хөвүүн нь лабуг энэ үгийг сонсоод гүнээ дотроо маш их баясаж хөхүүлсэн их югэн буян үйлцнийг сонсоод хөх октор гойд мөрөн баясаж тэр лабугийн ирснийг тэдний ах トゥ ураг илгэн тэрхэн хөрш бүгдээр сонсож түүнийг балгаснаас гадагш угтахаар гарцгаав. Холоос лабуг октор гойд 2 алгаа хамтдагж мөргөн айсуй үзв. Хол ичих үзэж тэд угтагсад ардаар хотлоор лабугийг хурч ирүүлээд сац өгүүлрүүн. Идүгэ чи холоос ирж бөгөөтөл өмнө чинь бурхан үгүй. Үүр хойн чинь тэнгэр үгүй. Энд үл амран өмнө юуны тул мөргөм үү
хэмэв. Тэднээ Лабуг өгүүлрэн. Их юугэн асууж тэгш өглөг өгөн бацаг шагшаа баадыг барьж тэнцэлгүй 3 эрдэнэ хүндэлснийг сонсоод түүний тул ажлан мөргөмөө би хэмэв. Тэд ирэхсэд хариу өгүүлрэн. Тийм чамааг удаж 3 жил болсноор тэр молон хатан их чинь 3 эрдэнсийг хөнгөлөн тэмдэгтэй я бурсан хувиргуудыг жанчив. Адгуусыг худалдан барьж авч огоот бордож сайтар таргалуулад алж уруу модонд үлгэж уяад асар цус нь твшин тусаав. Гараар зүрхийг суглан авч хатуу буруу чөтгөд онгодыг тахив. Хамаг элдв зүйл түлсийг гагцаархуу үлдгүүлэн үлдэн жаргав. Мөн бид эргэн болон бүгдээр молон хатан ихийн чинь мөнхүү буян үлдэж өглөг өгснэг мөнхүү эс үзв хэмээн өгүүлв. Гэнэт Лабуг сонсоод энэ үгэнд гэдрэг үгэд хийж газар дуунав. Хэдий бүх шар үстийн нүхнээс цусан гарan хэдэн цагийн хойно өчүүхэн тэлэрч хэвтвэс буянгүй их нь молон хатан бүгд хөвгүнээ угтаж гадагш хурч ирэв. Бүрүүн их нь хөвгүнээ үл босхыг үзэж бос хэмээн гараас нь барьж их дунаар өгүүлв. Элхэн хөвгүн минь ашиг үгүй идэ алдвуу. Идүгэ чи ямар их уйлд ин хөвтөн ам уу чи? Их хөвгүн хоёул эсэн буй өвцөн мэт юуны тул үл байсан муу чи? Гайхах мэт Лабуг хариу өгүүлрэн. Гадагш худалдахаар утсан гагц эдийн ашиг тусна хамгаа сайтар олов би. Өөрийн их юугэн чамааг адгуусны амныг үргэлжид таслав хэмээн сонсож өр өвдөн чиний тул ийн үхэд хийж хөвтөн ам уу би химээлээ. Ихэн хариу өгүүлэх юм. Элгэн минь чамайг худалдаанд оцсноор үрд би бээр дурднаа бацаг байран эд таваар өглөг бараа мэтийг өгөв би. Хамаг бурсан хувиргуудыг хөндлөн хатуучин 3 эрдэнсийг дахиж гайхамшигт элдв зүйл сайн үйлсийг гагцаархуу үлдгүүлэн үлдэж суув би. Хөвгүн минь чи ис бишэрвэс хүч зүйл унтраагаагүй. Хөвчин ширээ сандал дэвсгэр хураагаагүй. Хурч үзэж ирлээ илий химээлээ. Энэ үгийг сонсож Лабуг эс бишрэв дотроо ихэн бас өгүүлв. Идүгэ би гэртээ адгуустын амныг таслан үнэн буянт үлсийг эс үлдвэс үздэл би гэртээ хүрээд өөрийн биед минь их өвчин хүртэж өгсөв би 7 хоногийн зуур химэв. Гигэн сэтгэлд Лабуг их юугэн үлэмж хитрхийе ихэд аман алдсныг сонсоод гэнэд өргсөн хатгсан мэт цочин босоод гэртээ харив их юугэн хойноос даган. Мөрд угтаж ирсэн эргэн бүгдээр тархав. Молон хатан гэртээ хүрээд мөн нэгэн цаг болоогүй өвчин хүртэж мөнхүү 7 хоногийн хойно өгөв. Үлэмж сэтгэлд Лабуг их юугэн үгснийг үзэж үсээ дэлгэж их юугэн дурдаж үргэлжид дотроо муу болоод өр өвдөх мэт энлэн шанлан уйлва. Гашуудаж Лабуг их юугэн туйл уйлан барж гагц их юугэн ясыг авдарлан хатуучин гэрийн хоймроо тавьж хайрлаж их юугэн сүнсэн тонилгохын тулд бурсан хувиргуудыг урьж даруйд буян үлдэхэн ном уншуулав. Бүрэн 7 өдөр дууссаны хойно бүгдийг авч их юугэн ясыг гаргаж өндөр уул дотор бариад өтөр дэрэгдэн өвсөөр өчүүхэн гэр босгож үннээр 100 өдөр сахи химэв. Та молон тойн эхийн аж хариулсан судрыг сонсож байна. Тэр ууланд идэх тарай юун буу химээвээс түүнээ ялж төгс нөгчсөн бурхан номлорон. Тэнд идэх тарайн үгүй буй химээгээд үе тэндэх бар чон гөрөөсөн өдөр бүр идэлэх цагт үнэр цайхан цэцгүүдийг үргэлжид зууж авч ирэн тахимуй химээлээ. Бодсуу молон тойн бурхны зарилгийг сонсоод бусдаас дотроо ихэд баясаж бурхнаас бошиггүй мөргөөд бултралгүй хар бадраа бариад хөх огторгуугаар яваад хурч гандэргүүд нэрт ууланд хүрээд хүсэх мэт нэгэн ариун аглагт хөвчин хар хууран барьж диян суулаа. Бас 3 оны хойно батад дотор нь гигэн гэрэл оров.
баясгалан Дияны нүдэн дээр баршгүй 33 тэнгэрт хүртэл эрэгт Эсруа тэнгэрийг үзв. Эцэг юугэн Эсруа тэнгэрийн дэргэд Эсруа тэнгэр нарны хөвгүүнийг түшиж, эрхэн тэнгэр нарны охиныг дагаж гайхамшиг идэх өмсөх өөрөө хам хөслөөр сайтар бүтэж гайхах мэд жарган суухан үзэж хагархаая дотроо маш их баясав. Эцэг юугэн Эсруа тэнгэр ийм жарган суухан үзэж их юугэн молон хатныг ирж хамгаа бүхийгээс эсүцв. Бэрх гандэргүүд уулаас харж биеэр хурч ялж төгснөгцснөө бас алгаа хамтдагч мөргөөд байж ийн химэн асуун өчөв. Ялж төгснөгцсөн бурхан хариу номлорон. Янаг их чин амьд бүх үедээ итгэлд горвон эрдэнсийг үл бишрэн ямагт амтны амин таслан тачаангуй харам сэтгэлээ үл ханан тасархаа хив хизээ муу үлийг үлдэж дахь үхээд нүглийн хүчинд дуусхвар үгүй насаараа догшин тамд төрөв. Ялж төгснөгцсний зарилгийг янаг шавн молон тоон сонсоод илт уруу өгөдхийн унав. Ямагт унснаас туларч босоод гагц их юугэн сэтгэж уйлаад хатуучин алгаа хамтдагч бошиггүй мөргөөд харанхуй 18 тамд зорин харил үгээгүйе төрсөн их юугэн ирэн одов. Одоод хурч тамийн ертөнцөд огт хав харанхуй наран саран одод бэрүгүй. Онц гагц эрүүдэн олон амтны олонхот дуун гаран охилхуй сонсов. Эрдэмт молон тойм тэр тамд ийн орхуй зуур ирээд Эрлэг хаан тонилгож гаргаад ийн химэн асуун өгүүлв. Юун хүн буй чи ийм юуны тулд ирээд юр миний тамийн хаалгыг юуны тулд нэвчи химэв. Гайхамшигт молон тойн хариу өгүүлрэн. Гагц би бурхан багшийн дээд шав буй халуун төрсөн их юугэн ирүүд тамаас гарахгүй тулд ирэв би химэлээ. Тэндээс Эрлэг хаан энэ үгийг сонсоод төдий харж тамийн дотор орж түүнээ их дуунаар хідэнтэй тэнд молон хатан химэн нэрийдэн дуудав. Үннээр дуудах дууныг сонсоод үргэлж залхамшигт ирүүлэхүүгээс айж өгүүлж дуун үл өгөн байгаад өчүүхэн дуугаар би буй химэв. Чимрүүнэ Эрлэг хаан бас өгүүлв. Чиний гагц хөвгүн бурхныг дагаж чанд молон тойн химээ нэридэж чамааг ирэн ирж амуй химэв. Молон хатан хариу өгүүлрэн. Мөн миний гагцхан хөвгүн буй монт тойн эс болоод бөгөөтөл молон тойн нэрээр бус буй химэв. Үннээр Эрлэг хаан молон хатны үгийг үзэж сонсоод тамийн хаалганаас өтөрхэн гараад өгүүлв. Молон тойноо бас нэгэн молон хатан буй надад өгүүлрэн. Ба ертөнцөд гагц хөвгөө минь бүлгөө батад тойн бээр эс боллоо багны нэрээр молон буус буй химэв. Тэр Эрлэг хааны үгийг сонсоод төдий молон тойн бас өгүүлв. Тэгш нэгүүлсгүй сэтгэлд Эрлэг хаантан минь тэнд замбуу төв ертөнц бүхвид лав эцэг ихийн минь нэр өгсөн лабуг нэрт буюу би химээгээд лавта эцэг их минь өнгөрсний хойно лам болон бурхан багш даган одов би. Ялж төгснөгчсөн шигэ мөний бурхан элт багш минь намайг тойн болгоод ялгаж нэр минь өөрөө нэрийдэн итгэлт молон тойн химээ нэрийдэж амуй. Эрлэг хаан энэ үгийг сонсоод эсрэг хариу тамийн дотор ороод итгээд молон хатныг ийн химэн. Эрлэг хаан бас чиний амьд бүхвид чиг нэр нь лабуг ажгуу чамааг өгсний хойно чанд молон тойн нэрийдсэн ажгуу химэлээ. Молон хатын энэ үгийг сонсоод мөн нүднээс нулимс цувруулан мөргөн Эрлэг хаанд өгүүлрэн. Монд лабуг нэрт мөн болвоос тэр замбуу төв бүхвидээ тэнд гагцхан төрсөн хөвгөө минь бүлгөө. Түүний энэ үгийг Эрлэг хаан сонсоод төдийд чөтгөөдөд ийн химэн өгүүлв. Хамаг чөтгдүүд энэ молон хатныг хадсан хадаасыг мөлтлөөд хавцсан модыг дээшд өргөд гаргагтун өтөр химэв. Улам чөтгөд хааны үгийг сонсоод удалгүй молон хатны биеийг
хатсан орны хадаас хийгээд хавтас бүгдийг одож даруйд мөлтлөө тавив. Ирлэг хаан молон тойноо асуун өгүүлв. Эдүүгээ төрсөн их юугэн молон хатныг энд таним уу? Үл таним уу чи? Химэв. Хөрч өмнө чинь байгч, хөвчөн бүх биед нь гал шатагч, хүрэлцэн амнаас утаа бүргэгч, хөзүүнд нь хүрдэг өмсгсөн эрүүт биеийг нь гинжээр элдвлэн сайтар ороосон итгээд мэсээр хатгсан их чинь тэр буюу химэв. Гигэн сэтгэлд молон тойн их юугаа үзээд гинэд үхэдхийн газар унаад хідэн цаг болсны хойно бөгөөд хизээ арайхан сэргэж босоод сайтар алгаа хамтадгаад санаж төрсөн ихтэй мөргөө цаатаж оглох дууга даран ядаад саар үгүйгүйе ихтэй ин химэн өгүүлв. Бүхүй замбуу твд амьтдаа бүрэн 3 эрдэнсийг хөндлбэс бурсан хуваргуудад бүсийг өгвөөс бүтээмүй юуны тулд там дуунахчи. Ихэн хөвгүүндээ ин химэн хариу өгүүлрэн. Илгэн хөвгүүн миний үгийг эсбишрэн явсан бээр элдвчлэн жаргасан жаргал минь өдийхнөр тус үл болон үхээд төрж энэ тамд эрүүлэгдэн зовоогдсон амуй би химэв. Амраг их юугэн эд үгсийг сонсоод алдарт бурхнаас авсан аригуу бадар аягны доторх идэнийг авч ихтэй байруулан эд химэв. Үлэмж тэр идэнийг ихэн нийтгүүд өсөд хэсэг гал болон хувлаад өнөр тэр сайхан идэнийг өөрөө идэн бээр ядсныг үзээд энхүү биеэс нь гал шатаж ил амнаас утаан борхиран гарч их юугэн энэ мэд зовсныг үзэж элдвчлэн их дуун тавин ойлов. YouTube дээр туулааны вэртэй. Өрөн ихэн хариу өгүүлрэн. Өөрийн хөвгүүн минь чи сонс химээгээд өсвөс ширмэн төмөр идээд ундаасвас зис хөрлийг өөмөө би гинэд нэгэн өдөр нэгэн шүн хэсгээр түмэнтэй өхөн түмэнтэй эдгэн зовоод хэв хизээгээр гагц хөвгүүнээ хэрэглэн чамааг бээр эс үзлээ би. Эрүүтний энэ аюулт тамд их юугэ намайг ирэн ин эрхүү чинь хин бээр бөгөөс эс санаж бүлгөө би химэв. Төдийхүү их хөвгүүн хоёул зовлонгоо тин хэлэлдэн бээр эс баран атал тэндээс эрлэг хаан молон тойноо тэдрүү бас ин химэн өгүүлв. Үнэн та хоёр үгээ үл уртатхан өтөр дээр хураатхун. Үцтэл эхийг чинь тамийн дотор үргэлж ирүүлэх үе засах нь удав. Чи их юугэн эс таньвас ариалгүй би төмөр жадсыг бариад амьдруулж сайтар жадалж эхийг чинь аваад төмөр тамдооролмой гэлээ. Бас молон тойн эрлэг хааны баршгүй эдгээр үгсийг сонссон бараад үүлний дээр сайтар суугаад багш бурхнаас асууй химээхэд ялж төгснөгчсөн хаан бөгөөс ялдам тэр зүг зорин яваад илт хүрээд ялж төгснөгцснөө илтгэн хоёр алгаа хамтдхан мөргөөд тэндээс ялж төгснөгцсөн бурханд тэргүүлэн ин химэн асуун өчвөө. Төдий их юугэн ирж оллоо. Тамаас ядан гаргав би ялж төгснөгцсөн бурхан багш ялгаж молон тойноо ин химэн өгүүлв. Ядам чи дотроо буугаас л илт би өөрөө цу химэв. Шидэд молон тойн бурхны зарилгийг сонсож шин дотроо машид баясаад шүтэн хоёр алгаа хамтдхан бүхийгөд шигэ мүний бурханд мөргөв. Үннээр бөгөөд гүнэ ялж төгснөгцсөн шигэ мүний бурхан хөвчин хамаг бодисүн нарыг дагуулад хүсэх мэт 5 өнгөт үүлэн дээр суугаад хөмсөгний үзүүрээс гэрлийг гаргаад гинэд түмэнтэй давхардан гигэнэ сайтар тавиулаад цац хэдэн бүгд тамс хийгээдийг гигэн гэрлэр гийгүүлбэ. Ацтанд төмөр сэрээс бүгд ал улаан лянхаа болон ховлбэ. Аяс мали модон тэргүүтэн асар цагаан хас чулуу болоод үлэмж 18 тамийн доторх үргэлж эрүүтэн амтан хоцрол үгээгүй үздэл бурхны гэрлийн хүчинд үтэртэй тонилбой бүгдээр. Гайхах мэт тэндээс
ялж төгснөгдсөн харилгүй эдгээр эрүүднийг тонилгоод хамаг бодсон нарыг дагуулад харвай очирч сууринда. Молон хатан бурхан номын хүчинд мөн ялж төгснөгдсөний эрдмээр мунд харанхуй тамаас тонилоод мөнхүү бэрдийн тамд төрөв. Шигэ мөний бурхан молом тойноо шүлгэлэн ин химээ номлов. Шадар их юугэн бэрдийн тамаас шамдан тонилго сугай химээвэс чи хамаг бурхан бодсон нарт ариун гайхах мэт манжлах хийгээдийг үүдэж хатуужин зул хүч тэргүүтнийг шатааж хайрлаж адгуусны амийг аварваас тэндээс молон хатан их чинь тэр бэрдийн тамаас ангичирч төдий эрх зовлонгоос нөхчиж түүнээс үтэрхэн тонилмой химэв. Харин ялж төгснөгдсөн бурхны зарлиг хариу молон тойн асуун сонсоод гайхах мэт бурхны зарлагаар хамаг бурхан бодсон нарыг ураад маш зул хүч хийгээдийг шатааж манжлах чимгүүдийг үүдэж марталгүй хамаг адгуустын амийг магад авран тавив бүгдийг. Ариун эдгэр буйны хүчнэр аваад молон хатан бэрдийн тамаас ангид үтэрхэн даруй тонилоод адгуусын төрөлд төрөв. Мөн Якша нэрд балгасанд мунд нохойн төрөл олж төрөв. Молон тойн энэ зарилгийг сонсож мөнхүү дотроо машид гаслаад ер тэр балгасны басар балчтад егүүтгэл үгээгүй их югэн ирхүүн тулд их эргэн тойрон харж яваад яван бүхүй зур гэнэт нэг нохоо үзв. Хитрхийе тэр нохоон явах явдал нь гэнэт ниссэн мэт хурдан яваад хийсэн мэт молон тойны дэргэд хүрээд гаршаа дээлийг зуугаад элэгт асар маш баясаад эргэн хөрвөн зуул бай хөвгүүнэ. Үнэ молон тойн ин химэн өгүүлрүү. Энэ нохой мөн миний их буюу химэн хөвчин тэнгэр бурханд залбирэн гүнээ сүсэг сэтгэл минь үнэн бөгөөс хүссэн энэ нохойн аман доторх хөндлөн яснаа бөөлжин гаргаад үг хэлэхгүй хилээ гарган өгүүлдэггүй болтугай надлууга химэн. Үгээ баран үгээгүйе бөгөөд үл одон нохой молон тойноо ин өгүүлв. Аваа хөвгөө минь чиний үгийг асар үл сонсон үл бишрэн явсаар ангид үхээд тамд төрж амлаш туул шүггүй зовлон үзв би. Илгэн хөвгөө минь чи ис аварвас энэлгүй олон догшин тамийн эрүүлгүй түүний засгаас итгээд яахан тонилмүй би химэв. Энэ үгийг сонсон барж алдарт молон тойн ихтэй алгаа хамтдган мөргөөд ялж төгснөгдсөн хаана бөгөөс ялдам тэр зүг зорин одоод элт даруй дээр хүрээд ялж төгснөгдснө өчөв. Сааралгүй их югэн ирж олов би. Сац нохой төрөлд төрж амуй. Замбуу төв нэрт ертөнцөд самуу нүгэл хилэнцсийн хүчин өргөмөв. Бурхан багшийн адистаар бус нэгэн хүн тайм болбоос болмуй. 9 үед хүртэл бодсон тэнгэр нарын төрлийг олох химэн тус их минь нохойн төрлөөс тусалж яахан тонилгох химэв. Туслан шигэ мөний бурхан молон тойноо тодорхойо ин химэн зарлиг болруу. Үннээр их юугэн нохойн төрлөөс өтөр тонилох сугай химээвэс чи үргэлж 7 сарын 15 өлөмж бацаг хийгээд буян үлдэх өдөрт хамаг олон бурсан хуваргуудыг өрж хатуужин их буйныг сайтар үлдвэс гагц чиний их нохойн төрлөөс гарч тонилоод хүний төрлийг олмой химэв. Урд молон тойн бурхны зарилгийг сонсож уртад дотроо ихэд баясаад урд бурхны зарилгаар хуваргуудыг өрж их буйныг үлдэв. Тэндээс молон хатан энэ буйны хүчинд тэр нохойн төрлөөс тонилоод тэмдэгтэй сахиусан дотор төрөөд төдий ялж төгснөгцний ойр одож хутагт ялж төгснөгцөн бурхан багш хурднаа орой дээр гараа тавьж хотол 500 авшгийг өгөөд хорон сэтгэлийг нь арилгав. Бодрангуй сэтгэл нь гийгэн гэж бурхны зарилэгт итгээд буян цайн үйлсийг эрхлэн бурхны хутагт хичээв. Мөн тэндээс шигэ мөний бурхан номлорон молон тойны ачис сэтгэл нь хүрэн мөнхүү тэнгэр газар бүгд хөдлөөд молон хатныг байр сайтар тонилгов. Гинэд хүжийн утааг дээшид
Хийсхэн хөвүүлэн гарах мэт хизээ молон хатан тэнгэр нарын төрлийг олон хишгээр тэнгэр гарах үе тэр цагт тэнгэр нарын хөг дуун бүгд тэр чихэн цайтар сонстоод тэнгэр нарын охид хөвгүүд төдий гартаа манжлахсныг бариад хамаг тэнгэр нарын хатан бүгд гайхаж буун ирэн угтаад харц молон хатан зовлонгийн далаагаас хальж нисэж тэнгэр нарын газраа. Гүн асуурын их жаргаланд хүнд төрлийг олоо орчих үед хүсэх мэт молон тойн амраг их юугэн хөх огторгуугаар одохгүй үзэж хурднаа дотроо ихэд баясаад хотол хөх огторгуйд мөргөж хоцролгүй бурхныг итгэн залбираад горвон эрдэнсийн хучин буй химээлээ. Ихэн молон хатан тойноо ин химэн бишрэн үгүлв. Илхэн хөвгөө минь ихтэй яваад эрэгт бурхан багшийг даган тойн болоод үлэмж ачиж сайн сэтгэлээрээ үргэлж их юугээ намайг ирж авч үннээр эрэгт бурхнаа өрөөлгөж үздэл тэнгэр нарын газраа төрмөө би. Хэрбээр молон тойн хөвгөө минь хидийхэн тойн ис болсон бөгөөс хэв хизээ догшин тамсад хитрхийе зовогдсон ам уйзаа би химээгээд хойд амтныг соргомгүй би хутагт молон хөвгүүнд минь айдал хотол эцэг их юугэн хүндлээд хурднаа ажиллах сэтгэлээр тавигтун. Сайн багшийг ирж олон сааргүй эрдэм бэлгийг төгс сураад сац бацаг шагшаа бат тэргүүтнийг барьж сахиас төрсний гавьяан тэр болоо. Эд сэтгэлээ үл эгүүтгэн батад барьж энэхүү сүсэг сэтгэлээ үүсгэн явагтун. Эрдэнэт бие юугэн өсгсөн эцэг их юугэн бүү умардагтун. Ажиллагдах эцэг ихийн бие амьд бурхнаас ялгалгүй. Ачид хөвгөө миний молон танд адилтхан өгөөлмөө би химэв. Алдарт шигэмүүний бурхан багшийн ахуй ирэдэд молон шав минь амраг их юугэн молон хатныг авч тамдаас гаргасан цэдэг төгсөв. Өвлийн цагт одож хүсэх мэт янсан их юугэн тул мөсөн дээр хөвтөж хөдлөшгүй чин сэтгэлийг нь тэнгэр лусын хаад мэдэж гүн далаагаас хоёр загсны гарган их юугэн аварсан аж. Эрэгт хөв нэрт биеийн их ач юугаан сэтгэж хишгэн өгөхгүй үзэж эрэгт хөвгүүн бэрт сэтгэлээр төрж өгмөйзээ химэн сэтгэж элгэн хөвгүүнээ болох үед газраас алдуулсан аж. Амраг их нь хулсны шин навч идэхүй хүсэж ач муншун өвлийн цаг одож ариугүй гараар хулсыг байран уйлж ахуй тэнгэр газар навч ургасан аж. Энэрхүй сэтгэлээр сургамуй замбуу твийн амтан эрэлгүй буй ач хариулахгүй үүсийн урд явуулахгүй эцэг их амтанд ач хариулбаас тэр хүнийг эрэгт бурхан бодсон нар үзэж сахиу түүнийг алдарт молон тойн рэдихийн тулд амтны сүсэг бишрлийг төрүүлрэн. Агууд дэлгэртгүй хэмээн сэтгэж аваад устан бадаржай гүүш орчуулан оршуулав. Энэ сайн буйны хүчнэр эрэгт төрсөн хаан хатан тэргүүтэн алтан ургаар эрдэмтэн багш шав бүхийгээр эцэг их тэргүүтэн өрөв. Хязгаарлал үгэгүйе үдий химбэр үл хэрэглэн хэрэггүй маань эрдэн галбар бас модон мэд хязгаарлал үгүй амтны хэргийг өгөн үлддүгэ. Хэлбраа сэтгэл бүтгвэн үлзий худаг орших болдугэ. Орцоос олсон бичмэл судраас яг хിവэр хуулсан хэвлэлээс өгүүлэн толлуулав. Та YouTube дээр Тулаан нэвртэй подкастыг үзэж бас сонслоо. Молон тойн ихийн ачийг хариулсан судар таалагдсан бол сэтгэлээ үлдээж лайк төвчөө дараарай. Мөн нүүр ном дээр Тулаан нэвртэй гэсэн хуудас бий. Түүнийг минь бас дагаарай. Танд таны гэр бүлд эрүүлийн хаз жаргал хамгийн сайн сайхан бүхнийг хүсье. Үнэхээр хэцүү гэлэхтэй юм. Бурхан